Өнөөдөр ихний хэлцүүлэгт оролцож байгаа панелистуудаа тайлснаа яг одоо урих гэж байна. Та бүхэн анхаарлаа хандуулаарай. Ингээд маа компани тэргүүн дэд ерөнхийлөгч цогт таныг тайлснаа урьж байна. За мөн эдийн засгийн борлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Лакшми, Монголын уулуурхай үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Эрдэнэ Туяа таныг тайлснаа урья. Ernst Young Mongolia-гийн стратеги болоод бизнес хэлцлийн зөвлөх үйлчилгээг хариуцсан ахлах менежер Инхтүр таныг мөн тайлснаа урьж байна. За өнөөдрийн эхний хэлэлцүүлгийг чиглүүлэн одоо модератороор ажиллах бол та бүдний хичнээн танил аялагч хөтлөгч Ганхуу ах манай байна гэдэг Ганхуу ахаас тайлснаа урьж байна. За бинарistуудаа баярлалаа хүсье. Өглөөч мэн тааван зарлцсан учраас би давхар зарлаад явах уу. Миний их гоё зүйл болоод ирсэн байна. Намайг өнөөдөр Ганхууха та дресс код дээр жоох анхаараа гэсэн энэ зургийг харж хэлсэн юм байна. За яг ерөнхийдөө бол ингээд албан ёсны үйл ажиллагаа дууссан гэж хэлж болно. Одоо ингээд жоох чөлөөтэй байцгаа. Одоо хэлцүүлэг бас идэвхтэй оролцоо гэж бодож байна. Яг би өөрөө бол энэ салбарын хүн бол биш. Барилгын салбарын хүн бол биш. Гэхдээ яг бас ажуултуудын одоо шаарны үйлдвэрээс олон жил ажиллаж ирсэн хүний хувьд бол зовлон жаргалын бол ерөнхийдөө сайн мэднэ гэж бодож байна. Тийм ч үднээс бас намайг үрсэн баг. За эхлээд яг хэлцүүлэг ихээс өмнө зүгээр бид нар 90 онд арчлалт дундаа хамгийн чөлөө зах зээлийн нийгэм шилжээд одоо 35 жилийг ардаа орсон байна. За 35 жилийн дотор өнөөдөр Монгол улс маань одоо өчтөрөө дэлхийн нийтийн 200 гаруй улсын хаахны юм байна гэж та өөрөө дордор нос тунгаан бодох байх гэж бодож байна. Боломжууд бид нар байсан үгүй байсан. За яг би өөрөө бүгд судлах, за дэлхийгээр одоо аялахдаа дэлхийн 130 гаруй улсаар аялахдаа бас тэдний эдийн засгийн өсөлт одоо хөгжлийн одоо цар хүрээгч гэдэг нь бүх юм судлаад явдаг хөндлөлтэй. Тэгээ ингээд явж байхад бол энэхээ бид нар нөгөө анх зах зээлд орж байхад бол одоо ялангуяа ардын хөгжлийн очруудгүй маань хэлжсэн одоо бид нар тун удахгүй Азийн 5 дахь гар болно гэх тийм ээ. За хүмүүс надад хэлбэл санаж байгаа. За одоо тэр тухайн үед бол одоо яг Японоос гадна Япон бол одоо уже бараг цааш хөгжсөн байсан үе. Одоо Өмнөд Солонгос, Хонконг, Сингапур, Тайван гэдэг энэ дөрвөн улсыг одоо баг гэдэг байлаа. Эдний үг түүхийг ингээд аваад үзэхээр ерөөсөө хөгжил нь ерөөсөө 20-оос 30 жилийн дотор баг болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар яг очротгоо хэлсэнчлэн баг болох хугацаа бидэд байсан үгүй байсан. За өнөөдрийн өндөрлгөөс эргээд ингээд харахаар бид нар хамсалтай баг болж чадсангүй бамбар хавтал яваад байгаа шүү байна. Тэгэхээр энэ болгон яагаад бид нар баг болж чадсангүй вэ гэдэг хэлцүүлгийг өнөөдөр ерөнхийдөө явах байх. Туван сайд одоо надад хөрөлцөх хэрэгтэй байсан гэж бичсэн байсан хамсалтай ирсэнгүй. Туван сайдыг орлоо хүн ирсэн байгаагүй. Ямнаас нь ч юм уу. Одоо миний хамгийн их асуулт бол одоо яг төрөлтөд явах ийм асуулт байсан байхгүй юу. Тэгэхээр яг эдийн засаг бас жоохон судлах дуртай. Эдийн бас эдийн засаг биш ч гэсэн тэр нэг бизнесийн онол дээр ч илүү хааж үлээ. Нэг бизнесмэнээс одоо ингээд нэг төрийн нэг одоо албаа авч асуусан байдаг л да. За ингээд төр засах маань танд одоо ямар тусалцаа үзүүлвэл таны бизнес одоо ингээд гоё өргөжин хөгжих вэ гэж асуулт тавьсан байдаг. Тэр бизнесменийн хариулт их гоё. Яагаад тэгэхээр төр засаг бидэд туслахгүй байвал их том туслах гэдэг нь гэж хэлсэн байдаг байхгүй юу? Энэ ч сони яг Монголын парадокс дээр бас нийлээд байгаа ч биш. Тэр нь яг ихэнх нь бас бизнес эрхлэлтэй хүмүүс байгаа. Тэр дундаа эдийн засгч байгаа гэж бодож байна. Tax free day гэх нэг тийм ойлголт байдаг юм байна. Ер нь бол. За тэр ойлголт нь юу байдаг гэхээр тухайн улсын эдийн засаг дахь төрийн оролцоо хэр байна гэдгийг хэмждэг тийм хэмжүүр юм байна л та. Ер нь бол нормальны хэмж одоо хөгжилтэй яваа улсуудын tax free day бол болцоо нэг 3 сараас 4 сарын хооронд байдаг жишээ. Нэг өсөндөө ингээд жилийн 12 сар гээд аваад үзэх юм бол төрийн оролцоо бол нэг 30-аас 35% хооронд байна гэж. Ийм улс бол одоо ингээд цаашаа тэрнээс бага байх юм бол шууд хурцтай хөгжсөн ийм л байдаг юм байна л зүг тогтолцоо. Одоо хөгжсөн улсуудын одоо түүхийг аваад үзэх ийм их харагдаж байгаа. Харамсалтай манай энэ tax free гэдэг одоо энэ өдрөөс өдөрт хойш сураагаад сүүлийн мэдээгээр бол 6 сарын сүүл одоо нэг өсөндөө
Монгол дахь төрийн эдийн засгийн оролцоо бараг 50%-ээр даваа явчихлаа гэж байна. Тэгэхээр төр бол хамгийн муу менежер шиг бид нар ярьдаг тийм. Тэгэхээр аливаа нэгэн бизнес эрхэлж байгаа хүмүүст бол хамгийн чухал нь ялангуяа марк шиг юм том бүтээн байгуулалт хийж байгаа юм том компаниуд бол төртөгөө хэр зөрчилж ажиллах вэ? Хэр ойлголцож ажиллах вэ? Түр үнэхээр тэр хувьчлээ дэмжиж гин үү дэмжихгүй байна уу гэдэг нь хамгийн чухал асуудал болчиход байна л да. За тэгээд миний мэдээж хамгийн ихний асуулт бол за тугаа яриаг байгаа. Чухтараас асууж байгаа. Тэгээд түрүүний хэлсэн бараг би асуултаа гэж бодож байна. Ер нь төр хувийн энэ уялдаа холбоо тэний бодлоор хэр байна вэ? Төр үнэхээр одоо ингээд өмчнийхээ үйлдвэрлэгчдийг тэр дундаа өнөөдөр мэдээж жижиг үйлдвэрлэгч байгаа, том үйлдвэрлэгч байгаа. Тэр дундаа ингээд одоо том үйлдвэрлэгчдийг хэр дэмжиж байна вэ? Гэдэг талаар одоо хариулахгүй юу гэж. За таахын хэрэглэний өнөөдөр мак компани эцэг болж байгаа арга хэмжээнд бидний урилгыг хүлээн авч бүрдсэн ирсэн авахынд талархаж байна. За ингээд би асуултанд хариулъя. Ер нь бол Монгол улс цас зээлийн эдийн засгийн харилцааг шилжээд за чөлөөт эдийн засгийн харилцаа шилжээд үнэслээ 30 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд одоо Монгол улсын хөгжлийн чиг хандлага бол мэдээж хажууд хэмжээнд байгаа. Монгол улс одоо байгалийн сэргэлттэй мөнгөтэй ийм улсын бол үйлдвэржилт хөгжих бүрийн боломжтой усраа гэж үздэг гэж учраас одоо олон ажлын хэрэгжүүд өнгөрсөн 30 жилийн хугацаанд одоо томоохон үйлдвэртэй байгууллагыг хийж ирсэн. Тэдний нэг бол марк компани тэгээд төр аж ахуйн нэгж хоорондын уялдаа ямар байх вэ? Аж үйлдвэрчдийн бол одоо хамгийн нэг уялдаатай ажиллах хэрэгтэй. Юуны өмнө бодлогын асуудал байгаа. Өнөөдөр ус орны үйлдвэрчдийн бодлогыг том зургаар нь төсчилсэн байдлаар төрөлжүүлэн одоо хаад үзэхтэй гэж боддог. За хоёрдугаар бол мэдээж одоо төрийн дэмжлэгийн асуудал байгаа. Хамгийн түрүүнд бол одоо төрийн дэмжлэг байдаг. За гуравт нь бол одоо дэд засгийн асуудал байгаа. Энэ одоо бид нар нэлээд өнгөрсөн 30 жил бас марк компани мэдээгүй олон бүтээн байгуулалт хийж ирсэн. Тэгээд энэ хугацаанд өндөр тулгардаг гол асуудал юу гэхээр нэг одоо бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд хагаад одоо бид цэцгийн асуудлыг зүгээр энэ ганцхан шиг жишээ нь одоо гэдэг нь одоо түрүүсэн цементийн үйлдвэр байхад шиг бид чойроос 64 км зураг хөдөлгөөний шугамд жишээтэй. За дараа нь төмөр цамаа байсан жишээтэй. Төмөр цамаа бариад үйлдвэрээ бариад бүтээгдэхүүнээ борлуулах хэрэг тэрийн одоо логистикийн хөлцөө ороо хангалтсан шат хөлцөө болчихдог. Тийм учраас хаад оодж байгаа. Гэх мэтлэнгийн ингээд нэг төсөл бол яг өнөөдөр Монгол улсад ингээд том төслийг бол араас маш их асуудлыг шийдэх ийм л одоо сарчтай яг энэ ажил хийж тулдаг. Тэгэхээр яг энэ одоо бас бидний энэ цаг үеийн одоо бас тийм одоо тэрс магадгүй дараагийн одоо сургууль хөгжөө гаргасан юм шийдэгдээд ингээд тэр болоо явах хааж байна. Тохиолдол хэлбэл бол би өнөөдөр яг өнөөдрийн тохиолдолд асуудал төрөлхтний зүгээс бол ачааны зүйлийг одоо төрөөс юм болсон. Сая презентаци харж ирсэн одоо үнд төрсөн маань юу гэдэг 50% татварын одоо дарамтанд ажиллаж байна гэж. Энэ хэн нөлөөлдөг вэ юм мэдээж. Ер нь бол одоо сүүлийн жилүүдэд хууль эрх зүйн орчнууд өөрчлөгдлөө төрийн одоо хатын шийдлүүд бий болсон. Тэр нь бас өнөөдөр бас нөлөөлж байгаа боловч маань ажил хүчин энэ ажил хүчтэй холбоотой төрийн хууль тогтоомж ингээд үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлэх одоо тодорхой хандлагатай үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлэх олон хүчин төлөв бий болж байна. Тэгээд цаанчлалын үеийн асуудал байна. Энэ бүгдийг л одоо төр засгийн маань бодтой харж үзэж бодтой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Энэ нь бол нэг одоо эдийн засгийн нөгөө ашигт одоо төрийн хэмжээ гэж байдаг. Тэгэхээр дэлхийн дунджууд 45% байгаа. Өндөр Монгол улсад яаж хүн гэж боддог. Чартаас мууийн бас бодтой дарамт болж байгаа. Одоо яг тэмүүчин гişүүн нөгөөх нь
төшмөшрөн шиг санагдаж байна. Хоёулаа бас нэгэн талын шийдэл дээр одоо шинжилсэн хуулийн төсөл өргөн барьж байгаа байлээ. Тэр маань ингээд хуулиар ороод батлах юм бол бас ажилтны төсөлтөнд бодиттой төсөл дэмжлэг болохоор энэ татварын төсөл явж байгаа шиг байлээ. За цогцолтой маш баярлалаа. За эрдэнэтуя Монголын улаан бизнес засгийн гүйцэтгэгчдийн бас тарих асуултыг асууя. За уулуурхай гэдэг бол одоо Монголын амин сүнсээ мэдээж одоо экспортын бараг 90% хэмжээтэй одоо үндсэн дээр бараг 1.5% өөр одоо бодиттой экспорт заахтай жоохон гарч байгаа. Бодиттой экспорт бол гарахгүй байгаа. Яг уулуурхай дээр одоо түшгэлсэн одоо юу гэдгийг эдийн засгт орж байгаа. Тэр нь экспортод орж байгаа. Ийм үсгээр одоо хамгийн чухал салбар. Тэгээд энд бол одоо хамгийн их нөлөөлж байгаа зүйл одоо бас төрөлтөөр хэрэг уялдаатай байна. Төрөөс баримтж байгаа уулуурхай бодлоо тэр дундаа стандарт хууль дүрм журам юу гэдэг заавал сайжрах юм бол лиценз гэх одоо яг тогтмол тэр чигээр бүх лицензийн асуудал болдог. Тэгээд лиценз гэдэг нь чинь ард эрдэнэ иргэдийг буруугаар ойлгодог жишээ. Тэгээд маркетер болж байгаа жишээ байгаа шүү дээ. Одоо тэдний лицензтэй байна гэх тэр лицензүүд дандаа маркийн өөрөөр хэрэгтэй одоо тэр одоо цэцэл байж жишээ дээ. Нэг хүн нэг компани бол лиценз байдаг гэж нүүдээ. Энэ ойлголтууд тэр тундаа нэг паблик өгөх тэр ойлголтууд нь ингээд бидний бас ингээд зөрчилдүүлээд байна л да. Тэгэхээр энэ л дээр таны бодлыг сонсох зүйтэй гэж бодож байна. Ялангуяа тэр лиценз тал дээр тэгээд их зүй орчин уялдаа холбоо. За бүгдд нь өглөө энэ өдрийн төргий тэгээд бас яг ажилтнуудын салбарт бас хувийн ёсны өрөө төрж хэлээд салбарын одоо бодлогыг зохицуун харах ёстой гэдэг ингээд өнөөдрөөс нь арга хэмжээ зохион байгуулж байгаа миний хувьд баяртай байна. Тэгээд мэдээч яг энэ ажилтнуудын салбар гэдэг одоо 14 мега төсөл гэлтэйсэн газраас гарцсан явж байна. Тэгэхээр яг энэ ажилтнуудын хөгжлийн одоо амин гол судас нөгөө уулуурхай олборлох салбар бол хэвээрээ байна. За олборлох салбарын маань суурь ингээд ярих юм бол харуулсан асуудал ингээд гараад ирдэг. Тэгэхээр цаашдаа бас бид яг энэ төр хувийн ёстой хамтын ажиллагаа ямар явах вэ гэдэгт мэдээж төр одоо багцж байсан нь хууль эрх зүйн нэг нь боловсруулж байна. Нэг нь одоо бодлогыг тодорхойлж байна. За нөгөө талаас нь бол хөгжүүлээд явдаг юм. Тэгэхээр бид хамтын ажиллагаа явуулах ёстой. За өнгөрсөн бас яг таны хэлдгээрээс бид 30 жилийн гэргээд харах хэрэгтэй баг. Энд дээр бас бид бодлого зөв байсан уу, буруу байсан уу гэдэг маань ингээд тод харагдаж байгаа. Тэгээд бид ямар их боломжийг авах вэ? За энэ дээр бас хууль эрх зүйн маань яаж нөлөөлөх вэ? За өнөөдрийн бас зохицуулах нь хэрэгтэй байна гэх юм бол одоо яг өнөөдрийн нөхцөл байдалд энэ ажилтнуудын одоо үйл ажиллагаа хийж байгаа байгууллагууд бол одоо хууль нь ашиглалтын үйл зохицуулагдаж байна. За саяхан одоо үйлдвэр технологийн паркийн хууль одоо хэмжээний үүсэж байна. Энэ нас бодтой одоо үйл ажиллагаанд бол тийм нөлөө үзүүлж чадаагүй байна. За лиценз олголттой холбоотой мэдээж одоо лицензийг бас бид нар сүүлийн жилүүдэд тендерээр сонгон шалгаруулалтаар өгөөд за нэг боллоо нэг өглөө гэх ингээд бас лиценз олголт бол хангалтгүй байгаа. За хайгуулын үйл ажиллагаа зогсон байна л да. Тэгэхээр цаашдаа бид нар түүхийн идэ ирж хайх за юу байгааг мэдэх за тэрийг олборлох тэгжиж бид бас түүхийн идэ хамт нийлүүлэлтийг зөв зохистой одоо доктортой дайсалж ийж энэ ажилтнуудын салбар нь өөрөө өгч боломж нь үлдэж байгаа. За гэтэл хайгуулын үйл ажиллагаа бол хангалтгүй байгаа нь лиценз олголттой холбоотой. За өнгөрсөн хугацаанд бас яг энэ тендерээр олгоод явж байгаа маань хайгуулыг хичүүлэх гэдэг. Гэхдээ олгогдсон лицензийн хүрээнд бас хайгуулын ажил хийж гинүү гэдэг маань дахиад өөрөөс бас гарч ирж байна. Яг одоо өнөөгийн нөхцөл байдалд бол за миний санахын 23 онд тендерээр олгож өгөө за буцаага зогсоогоо сайн ингээд сэргээж авах шиг байна л да. Тэгэхээр энэ хугацаанд л хайгуулын ажил ерөөсөө хийдэг. Энэ олгогдсон лицензтэй холбоотой. Тэгэхээр бид нар бас яг энэ зориод байгаа зорилго маань хайгуулыг идэвхжүүлэх гэдэг. Гэхдээ хийхдэггүй байгаа юм чинь өөр хувилбар бас байж болох. Эдийг бас бодох хэрэгтэй гэж бодож. Урд нь бас бид нар чинь өргөдлөөр олгоод тэгээд бас л за тэрэндээ өрсөн тэдний лиценз ишээ хуульчлаа гэдэг нэг чигээр шууд зогсоод явчихсан шүү дээ. Тэгэхээр цаашдаа бас түүнийг хослох байдлаар лиценз олголтыг одоо нэмэгдүүлж болдгоо юм уу те. Яг ялангуяа энэ эрсдлийн салбар дээр бол өнгөрсөн одоо эдийн засгийн гол одоо үзүүлэлтүүд маань явж ирсэн бол эргээд бид нараас энийг илүү төрөлжүүлээд одоо нөгөө нэмийн үйлдвэр шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг гаргахад хамгийн эхлээд бол бид нар хягуулаас хэлэх хэрэгтэй байна. Тэгэхээр цаашдаа бас бид нар өргөдлөөр олох юм хөлбөрийг бас нэглэлээр оруулъя гэдэг ийм саналыг бас тавьж байгаа. Тэгэхээр яг тодорхойлж ярих. Тэгээ одоо бол сонгон шалгуулалтаар тендерээр одоо өндөр үнийн дүн өгсөн чинь аваад явж байгаа шүү. Тэгэхээр энэ маань бас өнгөрсөн хугацааны одоо тендерээр олгож байгаа процессыг харах юм бол маш өндөр үнийн дүнтэй одоо
сургуулиуд орж ирж байгаа хавлын станц дээр. За тэгээд нөгөөх маань ямар нэгэн байдлаар одоо хөрөнгө оруулалт байхгүй ч юм уу тэр хавлаа хийж чадахгүй дахиад нөгөө лицензийн маань ингээд эзэмшигчдэр маань ингээд хоол хийчих жоох байхгүй. Тэгэхээр цаашдаа бид нар энэ олборлолт хавлыг нэмэгдүүлэх гэдэг юм чинь яг одоо бодит эдийн засгийн эрсдлээ дагаад хавлын салбар боломжтой компаниудаа зарим одоо төслүүдийн хувьд бол одоо эдийн засгийн чадамжтай, эрсдлээ даах чадамжтай, за эргээд бас яг нэрсэл баялаг аж үйлдвэрийн салбарт бас тодорхой одоо жишгийг бий болгоцсон тийм хариуцлагатай эмчилгээг бас урилгаар ордог юм шиг үзчихсэн олуулсан байдаг. За урилгаар биш юм аа гэхэд бид нар өргөдлөөр одоо эрсдэл өндөртэй талбай дээрээ орох төр боломж нөхцөлийг бүрдүүлээч. Ялангуяа та саяас олон нийтэд ингээд маш олон сөрөг ойлголт байна гэдэг байгаа тийм бид нар нэгэнт одоо бас нийгмийн хариуцлага өндөртэй компаниудаас энэ хавлын үйл ажиллагаанд оруулж одоо үйл ажиллагаа чичмжүүлэх нь сонирхолтой байна гэдэг нь байна. Мэдээж бас хавлыг одоо төрийн мөнгөөр хийнэ гэж бас чиг олон жил яригдаад дотор төлөгчийн мөнгөийг энэ эрсдэлтэй салбарт оруулах нь их зохистой байна гэдэг асуудлаас бид энийг ойлгож байгаа бодстой байна. Тэгэхээр энэ хавлын ажилтнаа бид нар хоёр нэг чи ийм одоос Тэнд бол фасад бол маш их хөрөнгө оруулалт шаардлагатай том салбар байна. Хадны хөрөнгө оруулалтын одоо тал дээр боловсруулах. Одоо мэдээж дотоодын компаниуд биш. Хадны хөрөнгө оруулалтгүйгээр бид нар одоо цааш өөрчлөлт хийх. Энэ нэг улсын хүчин дэвшлийг анхаарах. Хадны хөрөнгө оруулалтаар авч эдийн засгийн хэлсэн тийм дүр зураг гаргаж байгаа. Тэгэхээр манай хадны хөрөнгө оруулалтыг одоо орж ирснийг нэг баг өөрчлөлтөөр тийм. За зарим нэгээс нь одоо баг одоо нэг стратегийн орд гэдэг нэг юм одоо юу тийм хааж байх бодоод дэлхийн стратеги орбол гэж байдаг юм билээ тийм би бас их юмч хараалаа. Тэгэхээр энэ тийм технологи гаргаж ирээд одоо ингээд баг төрн буцаад тэр компаниудаа дээрх одоо нэг ийм үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь харагдаад байна л да. Тэгэхээр энэ тал дээр тань болж байна. Яг гадаадын шууд хөрөнгө оруулагч нарын харж байгаа хамгийн гол үзүүлэлт бас нөгөө хууль эрх зүйн тогтвортой байдал тийм тодорхой байдал. Тэгэхээр таны хэлж байгаа яг одоо ингээд одоо их хаавал хийх гэж байгаа. За цаашдаа яг одоо эдийн засгийн эргэлтэнд ороход бэлэн болсон төслүүдээс саний нөхцөл байдалтай холбоотойгоор одоо хөрөнгө оруулалт нь цоцлох тийм одоо хэлцээрийг одоо үргэлжлүүлэх боломжгүй юм одоо кейсүүд гараад ирсэн шүү дээ. Сая бас өнгөрсөн 7 хоногийн мэдээгээр харж байхад Zijin Mining Xanadu хоёрын хооронд дагуулсан хөрөнгө оруулалтын одоо энэ хэлцээ маань ингээд одоо цоцлогдож байгаа шүү. Тэгэхээр энэ бол 1.1 тэрбум 1.2 тэрбум орчим доллар хэмжиж байгаа. Тэгэхээр ингээд бид нар ороод ирсэн байгаа хамрдороо одоо ороод ирсэн байгаа хөрөнгө оруулагчдаа саяны докторгүй тодорхойгүй байдлаас болоод ингээд алдчихж байна гэсэн. Онтрог бол тусдаж орж ирж байгаа. За тэгээ онтрог бол тэгэхээр яг харахгүй энэ эрсдэл өндөртэй хавлын салбар, олборлолтын салбар, за боловсруулалт баяжуулах үйлдвэрийн энэ салбарт бол бид нар гадна төдий хөрөнгө оруулагч нар тодорхой байдлыг хүсэж байна, тодорхой байдлыг хүсэж байна. Тэгээ өнөөдрийн тайгаад эхэлж дараа нь би 50% авна гэдэг юм бол одоо ийш хөрөнгө оруулалт их ямарч одоо хөрөнгө оруулагчуд байх болтугай. Тэгэхээр яг энэ нөхцөл маань өөрөө одоо бид нар ярьж байгаа, зорж байгаа ажил маань өнөөдөр хийж байгаа үйлдэлүүдийг харах юм бол эсрэгээрээ ингээд бид нар одоо бицээр ээж одоо энэ үйлдэлүүд хийгээд байсан. Хамгийн сүүлд бодож байгаа хэдэн хуулиар явж байгаа чинь нэг бүх асуудалтай нэг хууль баталгаатай явсан шүү. Тэрүүгээр явж байгаа шинжилсэн хууль явж байгаа. Би өөрөөр мэддэггүй сонсож байна. Тийм. Тэгэхээр одоо бол бид нар 2020 оноос хойш 3 дахь одоо нэмэлтэн хариуцлага хийнэ гэж яасан. Гэтэ өөрчилж чадаагүй одоо эсвэл санал 2006 оны хуулиар явж байгаа. Гэхдээ бид нар одоо яриад байгаа санийраад стратеги орд газрын асуудлууд бол бүр үйлчлэн завж ирсэн хүмүүс бол одоо хууль буцаж үйлчлэх байхгүй тийм одоо тухайн энэ зохицуулалт чинь 2006 онд орж ирсэн. Гэтэл энэс өмнө лиценз одоо эзэмшсэн хүмүүс маань эргээд нэг юм буруутай зүйл хийсэн юм шиг тийм энэ хооронд өөрөө нөө хууль зохицуулалтгүй байсан учраас л одоо ийм байдалд одоо хөрөнгө оруулагч нар орж байгаа. Тэгэхээр ядаж ийм одоо эрсдэл өндөртэй урт хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхдөг эдийн засгийн өргөж авдаг ийм салбар дээр бол хууль эрх зүйн орчин бол доор хаяж бид нэг 10-аас 15 жил 20 жилийг харж иж энд одоо хөрөнгө оруулагч нар бодтойгоор хөрөнгө оруулалтыг хийдэг болсон юм л та. За баярлалаа. За дараагийн паналист Лашми эдийн засгчаас асууя. Лашми эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийг үүсгэх гэж явж байна тийм. Ер нь яг ингээд төр засаг одоо нэгцүү орчноо ингээд одоо аюулгүй сайжруулах ёстой шүү дээ. Эдийн засгийнхаа одоо Монголд зөвхөн эдэн одоо яг ингээд өрсөлдөж ингээд бас олон танигдсан тийм мэдээсэн зөндөө байгаа шүү дээ. Эдрийнхаа санал бол ер нь яг нөгөө нарийн асуудал байгаа шүү дээ. Эдийн засгийнхаа санал бодлыг хэн төрөнд өөрөө сонсдог юм байна. Сонсдог юм уу, сонсдгүй юм уу, зөвлөгөө авдаг юм уу, эсвэл чинь ингээд
그리고 полис 말인데 녹음할 수 있는 게 явчих юм уу гэдэг асуулт байна л та. За баярлалаа асуулт гэсэн зал тавхад бас энэ өдрийн мэдээ. Би сүрэж асуулт хариулахаас өмнө энэ их зорчин гэдэг тал дээр бас нэг олон жил хийсэн судалгааны хүмүүсээр бас нэг хэдэн саналыг хийж үзэж байна. Одоо хамгийн түрүүнд бол мэдээж бид хууль эрхцээ энэ ажил нэг болохоос хууль эрхцээ орчин болохгүй гэдэг хуулиа өөрчлөлт бид нар яваад байдаг. Гэхдээ өнөөдөр бас яг энэ яг бүх асуудлууд маань өнөөдөр бас яг энэ хууль эрхцээ орчиндөө биш эргээд хэрэгжүүлэлтэн дээр бас аягүй олон асуудлууд байна гэж би харж байгаа. Тэгээ бид нар бас яг ингээд докторгүй байдал гэдэг ингээд Монгол улс гэдэг яриад байдаг. Энэ докторгүй байдлыг бол бид нар бас гурван түвшинд авч үзэх хэрэгтэй гэж ойлгодтой. Нэг нь бол мэдээж бас яг энэ хууль эрхцээ орчин тодорхой зүйлсүүд байна. Хоёр нь бол хүний нөөцийг бас байнга одоо энэ төрийн засгийн бас яг зохицуулж байгаа энэ шийдвэр гаргаж байгаа хүмүүс одоо байнга ингээд хамтран газрын ядлын хүмүүс байнга солилцдог. Тэгэхээр эргээгээ шинэ хүмүүс очихоор дахиад бодлого нь өөрчлөгдөд энэ одоо хэрэгжүүлэлтийн өөрчлөлт гэдэг нэг асуудал гарч ирдэг. Гуравт нь бол энэ мэдээж ингээд энэ гэрээ одоо төсөл ингээд байгуулсан юмнууд дээр тэр гэрээгээ хэрэгжүүлэхгүй ингээд өөрчлөлт яваад байдаг. Тэр асуудал нь бол томоохон одоо тулгамж байгаа асуудлууд ингэж би бол хардаг. За энэ нь бол зөвхөн бас яг уул уурхайн салбарт гэхгүй бас эрчим хүчийн салбарт ч гэсэн хайгаад байгаа. Жишээ нь одоо энэ зэрэглэлт эрчим хүчийн салбарт ч гэсэн одоо эрчим хүчийн худалдаж авах хэмжээ гэдэг юм уу тодорхой зүйлсүүдэд тохирч ингээд гэрээ хийчих тэрийг бол хязгаарч ингэж баримтлахгүй байнга зөрчдөг ийм асуудлууд бол өнөөдөр хамгийн томоохон тусгай асуудлуудын нэг гэж харагдаад байна. Тэгэхээр бас яг байнга одоо хууль эрхцээ орчинд өөрчлөлт багтаа өнөөдөр асуудал биш байгаа. Тэгэхээр энэ хэрэгжүүлэлтэн дээр аягүй сайн анхаарах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бас яг энэ шинэ хүмүүс орж байгаа ч гэсэн одоо өмнөх бодлогуудыг ингээд доктортой хэрэгжүүлэх юм шаардлага аягүй том тусгай асуудлуудын нэг гэж харагдаад байна. За эдийн засгт бол мэдээж нэг тийм ихэнхдээ нэг нэр том байдаг тийм laissez-faire économique гэдэг нэг чиглэл одоо ер нь төрөл уг нь бол бизнес бол аль болох оролцоо гэдэг ийм ойлголт байдаг. Тэгээд laissez-faire économique болохоор бас яг ингээд төрийн үнэ хит оролцоод ахаараа ингээд бизнестэй илүү их саад тийм илүү их ийм бэрхшээлүүдийг үүсгэдэг гэдэг ийм хувийн эрхтдэг өөрчлөлтүүд бас тийм өнөөдөр бол өөрчлөлтөд биш тийм. Тэгэхээр хувийн эрх хийж болох өнөөдөр одоо ингээд төрийн өөрөө ороод ингээд яваад ахаар бол хоорондын бас яг энэ шудраг өрсөлдөөний зарчмуудыг бол ингээд гажуудуулж байна. Тэгэхээр бас яг хувийн эрх нь болохоор одоо жишээ барилгын салбарт аваад үзэх хувийн эрх нь одоо дэд бүтэц одоо тийм эрчим хүчтэй бүтэц одоо бүх шаардлагатай одоо барилгад хэрэгцээтэй одоо ажил төр хөгжүүлэх шаардлагатай хүмүүст өөрсдөө ингэ шийдэж явж шít. Төр нь яг тэр салбарт болохоор бүхний төр засгийн шийдэж өрчөж байгаа болохоор энэ нь эргээгээд нэг зардлын хамаагүй хямдруулж энэ хоёр бас давуу тал үүсгээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээ зүгээр энэний тач бас хөл бөмбөгийн фэнштэй хөл бөмбөгийн одоо багаар ингээд аваад үзэхээр хоёр баг байхад нэг нь одоо төрийн одоо дээгүүр бөмбөгийн баг гэдэг аваад үзчих нөгөөд нь хувийн эрхлэлтэй аваад үзэхээр хувийн эрхлэл нь одоо 11 хүн одоо ингээд тоглодог байх чинь та нар одоо ингээд шүүгч гэдэг чинь төр шүү дээ. Тэгэхээр одоо төр нь одоо шүүгч нүрэ за одоо энэ хувийн эрхлэлийн компаниуд нэг 8 хүнтэй тоглоно гэж шийдээд иж болохгүй байхгүй. Тэгэхээр ингээд энэ гажууд усаад ингээд тогтворгүй байдал үүсгэж иж болохгүй. Яг дүрм журм нь юм тодорхой одоо тоглолтын дүрм нь аягүй тодорхой ах хэрэгтэй болж байна. За таны асуултан дээр болохоор одоо өнөөдөр эдийн засгчид одоо хүмүүсийн манаас сонсч байгаа хүмүүс мэдээж бас энэ аюул телевизээр бол ярьж байгаа. Яг төр засгийн өөртөө бол мэдээж бас яг энэ ихэнх одоо судлаач одоо ингээд эдийн засгчид бол бас яг зөвлөмжүүд үйл хангалтын хэмжээнд болохгүй байгаа бол харагдаад байгаа. Ихэнхдээ бол мэдээж бас яг өөрөө өөртөө шийдвэрээр ингээд явах юм тодорхой хэмжээний сонирхлууд байгаад байгаа шүү. Мэдээж өнөөдөр бид нар зах зээлийн эдийн засаг болохоор энэ нь бол мэдээж эдийн засгийн гаргаж байгаа одоо ялж байгаа зүйлс нь бол ажил хэрэгч шүүмж гэж бид мэдээж авчихсан шүү. Зөв хүний шүүмж юм биш үү? Тэгэхээр улс орныхон эдийн засгийн бас яг энэ одоо эрүүл хөгжилтөнд тодорхой хэмжээгээр хувь нэмрээр одоо энийг ингэж хөгжүүлэх зүйтэй байна гэдэг энэ саналтай илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ тодорхой хэмжээний ах гэх ухаанаар тодорхой хэрэгцээтэй мэдээж бас яг эдийн засгийн хөгжилтөнд хэрэгтэй зүйлсүүд бол өнөөдрөөс сонсоод аваад хөгжүүлэх гэж бодож байна. За баярлалаа. За дараагийн панелист Игтор Эрнст Янг Монголиа стратегийн газрын ахлах менежер. За Эрнст Янг гэдэг гадны юмд том байгууллага би даваад тийм байгууллага гэж би ойлгож байгаа зүйл байна. Ер нь хайсан гэдэг. Тэгэхээр юунаас одоо чи гадны одоо болж гэсэн үг шүү дээ. Ер нь Монголын одоо нэг хэцүү орчин те гадны ихний одоо нүдээр одоо түрүү яг зөвхөн ер нь гадны хүрээнд оруулалт хамгийн чухал зүйл юу гэхээр одоо
маш ойлгомжтой тогтвортой хэлж болж чухал байна гэдэг шүү дээ. Тэгэхээр манайш ингээд хаврын салхи шиг бид өөрсдөө хийж болдог байгаа тийм. Тэгвэл хатны хавшгүй. Энэ хатны нүд дээр манай одоо энэ төрөөс барьж байгаа хэрэгцүүд дундаа энэ ажилтнууд барьж байгаа хэрэгцүү орчин стандарт хоёр төр хэр тогтвортой байх бол. За юуяа бодлоо бид өнгөрсөн жил юу 2024 онд бизнесийн орчин тэр дундаа уулуурхай салбар, жижигчний салбар, ганцхан салбар энэ бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудал, сорилтууд юу байна? Тэднийг хэрхэн шийдвэрлэх шийдвэр гаргахад эрэлхийлсэн судалгааг бол хийсэн байна. За энэ судалгааг хийх ёстой бид хуулийн хэцүү орчин, татварын орчин, гадны хөрөнгө оруулалтын орчин бол нэлээд дэлгэрэнгүй судалсан. За бидний ажилласнаар бол бизнесийн тогтвортой байдал хийгээд гадны хөрөнгө оруулалтын сүнгээр нөлөөж байгаа хуулийн хэцүүийн тогтолцоотой холбоотой хамгийн том асуудал нь яг сая манай панелистууд хэлсэн адилхан хууль тогтоомжийн өөрөө тогтворгүй байдал ойлгомжтой байгаа байдал хамгийн том сорилттой. Зурдаа орчуулж дуртай зүгээс ярьж байгаа тийм. Одоо жишээ нь хууль дүрмжүүд манай банк өөрчлөлт шинжилж байгаа. За энэ бол юуны бизнес эрхлэгчдэд бол урт хугацаанд одоо бизнес төлөвлөгөө хийх маш их саад болж байгаа. Ялангуяа бид нар аудитын байгууллага бас аудитаас бид нар бус зөвлөгөөчлөгөө үзүүлдэг. Бидний зөвлөгөөчлөгөө үзүүлж байгаа харилцагчид маань дээр маань бол яхаа энэ асуудал нь өөрөө их мэдрэгдэж байгаа. За үүнтэй холбоотойгоор тодорхойгүй энэ ойлгомжгүй хуулийн хэцүү орчин гадны хөрөнгө оруулагчдаас итгэлийг бууруулж ийн гэж харж байгаа. За үүнээс гадна бол энэ хуулийн хэцүү ойлгомжгүй байдлаас гадна ерөнхийдөө шүүхийн хараат бус байдал, шудраг бус байдал бас гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж ийн гэж харж байгаа. Манай судалгаагаар бол Монгол улсын шүүх засал нь бүтцийн хувьд сайн боловч өөрөө шимтэй удаан процесстэй хэрийн ачаал ихтэй бие даасан өстрөөс ангид байх асуудалтай тулгарч байгаа нь олон нийтийн итгэлийг сулруулж цаг тухайд нь шударгаас их тогтоох чадварт нөлөөлж байна гэж үзэж байгаа. За түрүүн бол цагт панелист хэлсэн ер нь бидний хийсэн судалгаан дээр бас бизнесийн орчин тэр дундаа энэ аж үйлдвэрийн салбарын татварын хөнгөлөлт урамшууллын асуудал маш их онцгойд анхаарал татж байгаа. Ялцчгүй. За манай улсын хувьд бол аж үйлдвэрийн паркийн талаар бас татварын бодлогоор бол дэмжих бодлого хуулийн зохицуултууд бол байгаа ч гэсэн энэ нь бол яг бүтцийн болоод хэрэгжүүлэлтийн явцад бол ойлгомжгүй асуудал бас нэлээд байгаа гэж харж байгаа. За цог панелистаас дараагийн асуулт асууя. Аж үйлдвэрийн парк би бас өөрөө өчтөр түрүүн намайг модератор оролцож ирэхээр анхны ядаж танахтай бас тийм танилцах төр хийж болох уу гэдэг очоод өчтөр надад цаатлын аж үйлдвэрийн паркаар бас танилцлаа. Өчигсөн ер нь бол энэ хийсэн бүтээсэн зүйлээ банкын маш мундаг компани боловч нэг зүйл дээр жоохон дуртай ажиллаад байгаа боловч бодлоо. Би мэдгүй явж байхад монголчууд маань чигээр мэдгүй явж байгаа боловч бодлоо. Жоо сурчлаа тал дээр тэ хүмүүст одоо тэргүүр хэсгээ таниулах дээр илүү ажиллаж гэж хүсмээр зөвцгнээс. За энэ бол илүү маркетинг тал дээр очлоо байх гэж бодож байна. Яг хоо аж үйлдвэрийн парк гэж бид нар олон жил ярьсан л та. Ер нь яг хоо сайн шатны аж үйлдвэрийн парк гэж одоо гэт үзүүлэл ах явуулснаас харамсалтай тэр нэг бодтоор би болоогүй. Яг мак компани бол яг 40 мянган үнэснээр бол одоо яг энэ трейдинг банк гэж байгуулж байна. Тэгэхээр энэ бол түрүүний миний хэлээд байгаа төгөр биш хувийн бичлэг энийг хийж чаддаг юм байна. Том тодорхой жишээ бол мак их бол 10 сая төгрөг. Тэгэхээр одоо энэ асрын хөрөнгө оруулах шаардлагатай. Тэр нь зөвхөн тэгээд одоо бизнесийн орчин одоо ямар байна вэ? Энэ дээр та өөрийнхөө бодлого
Пэйтэнд байгаа шүү. Тэгэхээр Тэгээд ийм том хөрөнгө оруулалт хийх одоо Монголд одоо байж хийж ажиллаад байгаа шүү дээ. энэ олон мат компани бас нэгэн бол одоо баримтчилсан зэрэг болоод дэлхийн хамгийн тэргүүний шилдэг технологи одоо Монголд аваад ирээ. Монголд төшөөлөе. Монгол залуучууд нэг эзэмшүүлж одоо асуудал байсан одоо систем баримттай. Тэгээд яг энэ хөгжлийн байгууллагын хийхэд бол одоо олон зүйлтэй ер нь бол одоо ингээд бизнесийн орчныг сайжруулъя, хөгжлийн байгуулалтаа дэмжигээд одоо яг ингээд шударгалтай тулахад хамгийн наад зах нэг хэдхэн асуудлыг шийдчихмээр байна. Тэгээд зүгээр энэ нэг яг л материал товчхон байх хоёр шиг. Жишээ нь тэргүүний дэлхийн хамгийн сүүлийн үеийн одоо инновац шинжилсэн ийм технологийн түвшүүлэн гэхээр зэрэг юуны түрүү одоо гадаадын тэргүүний өндөр хөгжилтэй улс орнууд зураг төсөлтийг эзэн үндэслэл тэгээд одоо энэ шинжилгээ бүрчлэн хийх шаардлагатай байна. Тэгээд тэдгээр улс орнууд мэдээж энэ бас баггүй өнөртгөө хийгддэг. За энийг хийхээр зэрэг манай тойлох хэмжээ төгөр эндээс нь нөөд гайдын дотор авчдаг. Одоо бид энэ техникийн хийлгээд энэ шилжүүлнэ. Тэр миний шилжүүлсэн хүмүүс гайдын дотор аваад дахиад нөөд дотор авчдаг. Энэ нэг талаасаа одоо бид чинь хамгийн шилдэг тэргүүний технологиг төвшүүлэх гэж байгаа юм. Нөгөө талаараа бол анар одоо ийм орон зэрэггүй. Тэрнээс дотор болоод шүү. Миний оронд хамгийн техник натуралтай гараад ирж байгаа байхгүй. Энийг асуудал ингээд хамгийн одоо өсөд бүх одоо компьютер боолцсон туршилт тэр шинжилгээнээс хэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ хамгийн ихэнд одоо бид ингээд ажил төрчлөлтөө хөгжүүлэх бол энийг одоо дотрын асуудал байх болж байгаа байхгүй. Үгүй энэ ажил хөгжүүлэлтний яваад хамгийн сайн одоо тэр техникийн оруулаад ирэх боломж байна. За хоёрд одоо том асуудал газрын асуудал. Нэг одоо бүтээн байгуулалт хийхээр одоо манай газрын хууль томчийг хэцүү болсон шүү дээ. Ер нь бол ингээд үнэлгээжсэн. За үнэлгээ байх хэрэгтэй байна. Гэхдээ үнэлгээгээ аваад ингээд процент хөрвүүлээд өгдөг болсон. Тэгээд чи юм хийх чинь өссөн шиг одоо хамгийн тэр дээд үнэлгээгээр нь аваач орон нутгийн чинь орон нутгийн мэдлэг байдаг. Тэргээр нь ингэж үнэлгээж өгдөг. За тэгээд тухайн газраа одоо хангалттай нөөцлөл авахгүй бол яг одоо үйлдвэрийн одоо периметрийн хэмжээд авчих юм бол хажууд нь хинэгэн газар аваад буцаад нэг газрын намын асуудалтай байна. Тэгэхээр энийг том бүтээн байгуулалт одоо төрийн бодлого гэдэг чинь тэрэлтэй одоо сорон ийм одоо барилгын хэлбэрийн том үйлдвэрийн парк үйлдвэрлэлийн парк барих ачгаа бол төр эндийн зохицуулт хийж байгаа тэр газрын асуудлыг шийдэж өгч байгаа. Одоо шинэ чиглэл өөрийн хийж үзсэн газар гэж бид тэнд асуудал нэг худалдаа авах хийж байна. Тэр газрын худалдаа авсан. Тэрний зорилт нь одоо шинэ хөдөө аж ахуйн зорилттой газар. Өнөөдөр энэ зорилтыг аж ахуйн зорилтоор болгох засгийн газрын худалдаанаар орж ирсэн. Засгийн газрын худалдаанаар оруулах гэж чинь нөгөө яагаад хамгаалж бичиж байгаа санал авах. Гэхдээ нэг ийм жижигхэн ийм асуудал манай хууль гэдэг. Тавшгүй одоо яхаад шилж. Одоо шинэ газрын асуудлаа шийдлээ, техникийн зөвлөлөө хийчлээ. Дараа нь бүтээн байгуулалтын ажлыг бол бид нар зарим одоо том төгсөл өндөртөө хийцтэй тийм барилгуудыг чинь гаднаас техник хөрөнгө оруулж ирж ажиллаж байгаа байхгүй. Одоо шинэ өндөр даацын одоо том цамхагт гараад байгаа. Тэгэхээр тэр чинь гайлыг төр бүрдүүлэлтээр орж ирэх хугацаа 1 жил байсан. Одоо 2 жил болж байгаа. Тэгэхдээ Монгол барилгын үйлрэл хэвлээ ямар байлаа нөгөөдгөө чинь оруулж ирээ тээвэрлээ авчраад монтажлаа дөнгөж босгоод дөнгөж ажиллуулаад нэг сэдвээр дөнгөж ажиллаж байгаа 2 жил болж байгаа учраас хаттай монтаж хийгээд тэгээд буцаад уусах юм байна тавьлаа оруулж ирсэн. Гэх мэтлэнгийн ийгүүр ингээд тоцгоо 2 бурхан шийдвэрлээ. Гэх мэтлэнгийн ингээд яг бүтээн байгуулалтын ажилдаа ингээд хийгээ яваад нүүр тулдаг. Ийм юм манай хууль зөндөр байна. Энийг бол одоо их хурлын гишүүд төрсгийн одоо бид их л олон бичсэн. Ер нь нацсан зүйл юм байна. Одоо би энийг юу хараад байна? Одоо энэ газрын систем гэдэг нэг барьж сайн хавцаа. Сайжруулж.
Тэгэхээр энэ хурлын чуулганаар орж байгаа асуудал яг бидний тулдаг проблемтэй тэд тулаад байгаа юм байна. Телевизээр харж байгаа тэр ажлын хүчний код тэр юу чинь дандаа яг хурлаар орж тэр хуулинд өөрчлөлт оруулж байж байгаа. Тэгэхээр төрийн тийм улсын одоо энэ төслүүдийг болохоор тэргээр оруулаад ингээд хурлыг хаашлуулад ингээд яваад идэв. Хоёрдоо чинь адилхан байх гэдэг байна. Тийм учраас энэ жижигхэн шиг мөртлөө яг энэ өөрөөр чинь өчтөрийн үндсэн тийм байгуулалтыг хийхэд л одоо очрол хамгийн түрүү нөр тулдаг ийм юмнуудыг дорогдсон. Үнэхээр л одоо бид шинэ үйлчлэл гэж бид нар одоо сонсож байна. Тэгээд энэ ярих тийм байна. Яг амьдрал дээр тусалж байгаа амьдрал дээр проблемууд биш. Тэгэхээр нэг өсөндөө бол одоо төр яг хувийн хвшлээ бүрийг боддоор дэмжихээс илүү ингээд амьдрал дээр иргэд дандаа саад утгах нь илүү байгаа тоххой юу? Ямар бизнес эрхлэлтэй очиод уусгах дараандаа тэр саад утгаар тэгээд цаашлаа зэрэг бодлого гараа үүсгэх. Одоо тийм л бас гараа үүсгэх цаана нэг ахуул одоо гэвэл өчнөн зүйл яригдах байна. Нэг үе бол одоо 10 онд 11 онд Монгол улс маань одоо эдийн засгаараа дэлхийд гайхшруулж байгаа шүү дээ. 17% одоо өсөлтөд тийм улс одоо дэлхийд өмнө байгаагүй байлээ шүү дээ. Энд Арабын Эмирэйтс ч одоо газарж явах үед бол 13% хүчсэн билээ шүү дээ. Яг манайч тэр бодтоор 17% хүрсэн тийм одоо эдийн засгийн өсөлтөд улс тун ховор юм байлээ. Тэгээд буцаад одоо бизнесийн орчнол орох гэдэг л та зөвлөлөө. Ер нь бол ингээд уул уурхай дээр бол одоо мэдээж төрөмний хэсэгчлэн орон нутгийн нэг фактор бас байдаг. Одоо нэг ард иргэдтэй энэ зүйлсээ одоо зөвхөн ойлгох гэх юм уу? Эсвэл одоо ингээд ард иргэд маань аливаа дөрөнгө аваад ингээд яваад очиход тэгээд проблем шууд гэдэг юм байдаг шүү дээ орон нутгад. Энэ асуулт одоо хэр одоо бизнес орч төлөвлөдөг үү юм бол орон нутгийн фактор бол гэж асуух гэдэг л байна. Маш их нөлөөлж байгаа. Одоо яг саяны таны хэлдгээр тэр эдийн засгийн өсөлт 17% хүрсэн үед бол тэр яг органик өсөлт гэсэн байхгүй юу? Яг нөгөө хууль эрх зүйн орчнын хаатай байсан байна. Тэ ашиглалттай байлаа маш улмаад өөрөнгө оруулагч дотоод хүмүүс ингээд хаваа судалгаа хийгээд ер нь бол чинь нөгөө явж исэн төслүүд бол аюу тайвтай төсөл байхгүй томоохон төслүүд. Тэгээд дандаа хаваа судалгааны геологийн судалгааны ажил дээр маш их одоо хөрөнгө оруулалтууд орж ирсэн. Тэрийг бол бид шингээж авсан тийм. Тэр чинь ингээд бусад салбаруудыг ингээд итгээд яаж эдийн засгийн өсөлт бий болдгийг харсан байна гэж хардаг. А тэрнээс хойш бол зохицуулалт хийгээд одоогийн тарцаг төсөлж байгаа байхгүй. Бид нар маш олон хуулиудыг нөгөө гинт гаргаж ирсэн. Нөгөө тодорхойгүй байдалд чиг энэ хоцгой гинтийн хууль нөгөө 68% татварын хууль те орогийн аврахтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байгаа. Тэр хууль гарч ирээд бид нар нөгөө хамгийн мафтаа гэж 68% татварын хууль гарч ирээд нөгөө талдаа маш олон шүүр авраг боллоо гэж 68%. Тэгээд маш олон нөгөө бизнес эрхлэгчид маань хууль бус албалагч болсон тийм. Тэрний үр дагавар гэж тооч байгаа бол нөгөө нэг эзэнгөө орхицсан тал нөхөс рэгдэг талтай энэ гэж. Тэгээд дараа нөгөө хайвалаа удгийн төхөө боллоо, стратеги ач холбогдолтой бол улсын хурал зөвшөөрөл олно гэдэг боллоо. Урт нистэй хууль гарч ирлээ гэх юм. Энэ бүх одоо гинтийн хуулиуд чинь хөрөнгө оруулагчдын тооцоочдох хуулиуд байна. Аминдаас нөгөө дүүдэлжээс хийгээс ороод ирсэн зав одоо ийм гинтийн хуулиудаас надад маш их гарч ирдэг. За эргээгээд тухайн үеийн одоо энэ эдийн засгийн одоо өсөлт дээр бас нэг импакт нь бол саяны энэ орон нутгийн хэмжээний одоо эсэргүүцэл тэмцэлтэй тэр үед ч одоо маш их иргэний нэгэн байгууллагууд байгуулагдсан. За тэндээс мэдээж авч үзсэн чинь байгаа тий одоо их тод нийтэд засаглалын бас иргэний нэгэн байгууллагууд зөв зөв тоор тавьсан. Тэрний нүуний учраас өнөөдөр бас энэ одоо responsible засаглалын асуудал тодорхой хэмжээнд маш одоо эрэг үр дүн болж чадсан. Гэхдээ иргэний нэгэн байгууллагуудаас өнөөдөр яг тодорхой чигүүргийнхээ өрөөнд хөгжиж чадсан бол бас үгүй. За нөгөө талдаа бол яг энэ төсөл хөтөлбөрөнд хэрэгжиж байгаа орон нутгт нь бол яг энэ орон нутгийн харилцааны асуудлыг авч явах субъектууд байгаа байхгүй. Иргэд нь ээж, тий орон нутгийн иргэд нь ээж, төсөл хэрэгжүүлэгч нь ээж, орон нутгийн удирдлагууд ээж. Энэ хүмүүс маань яг энэ харилцаагаа сайн зохицуулж, энийг тоогж авч явж ийж хугацаанд энэ одоо айлс нь өгөөж хүртэх ёстой байтал гаднаас энийг дандаа зохицуулж оролцож байна шүү дээ. Улаанбаатараас хойш олон одоо зохион байгуулалт байгуулалттай бүлэгч юм уу тий одоо энийг ингэ байгууллагч бүлэгч юм одоо ингэ очиж төсөл болоод нэг эсэргүүцэж чинь зогсоож байна. За хуулийн хүрээнд биш те. За хууль байхгүй одоо эрхийг идэх гэж шаарддаг одоо тэр бичгээр гаргаж ирдэг. Зарим төслүүд дээр санхүүгийн бичгээр гаргаж ирээд одоо нөгөө хянаж шалгах ажлыг ингэ төрийн өмнөөс хийгээд байдаг те. Тэгэхээр энэ маань өөрөө яг ингэ том төслүүдийн
хувьд бол одоо нийгмийн лиценз аваа та нар өөрсдөө эрхтэйг уучраалаа гэдэг нөгөө төр маань ингээд цэцэрлэгжүүлэгчтэй уучраад буцаагаад байдаг. Тэгэхээр ийм харилцаа маань өнөөдөр зохицуулахгүй яваад бас маш олон төслүүдийн үйл ажиллагаа эхэлж чадахгүй. За эхлээд явж байгаа нэг нь одоо маш хүнд байдалд ордог тийм. Эргээд нөгөө хөрөнгө оруулалтын үйл зардлууд нэмэгддэг юм асуудал маш их байгаа. Тэгэхээр цаашдаа бол энийг бас яг хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах төрөөс дэмжлэг үзүүлсэн гэдэг дээр бол одоо барь суртаа байдаг. Гэхдээ энэ дээр бас хуулийн зохицуулт хийж байгальцтэйг ойлгож чигээл нөгөө иргэдийн саналыг авах туссан нэг журмаар зохицуулаад яасан нөгөөд нь ирээд ингээд үнэлгийг олчулж чадахгүй юм хэвчээ байдаг. Тэгээд тэр үнэлгийг батлуулахад бол зарим зүйлүүд 2-3 жил явж байгаа. Тэр нь дааш нөлөөлсөн үйл ярьж байна. Тэгэхээр яг ийм нэг юм анхан шатны юм жижиг одоо дээн одоо тийм юунууд бол нэгээнүүд бол маш их байна. Тэгээд энэ хуулийн зөрчил нөгөө илдаагүй зохицуулахгүй дээр нь нөгөө төр захиргааны байгууллага хоорондоо энд байгаа яамаа гэдэг нөгөө орон нутагт байгаа нэгчтэйгээ бас илдаагүй тэдний ингээд нэг тусдаа холбооны улс шиг за бид нар бодлогыг дэмжихгүй ажилтнууд төслийг дэмжихгүй гэдэг юм яриас болж байгаа бол нэлээд том сарчсан. Сая энержи ресурс төслөөр очиж байгаа орон нутагт тэр хоорондын харилцаа бас цогцолж байгаа зөвлөдөө нэрс айгүй хоорондоо зөв зөвхөн ойлголцоод хэмж байгаа тодорхой жишээ энержи ресурс байгаа билээ. Тэгээд бусад уурхайн бас тэндээс бас нэг жишээ аваас зөв бас өгч байгаа гэсэн юм. За тэр бид бүхэн бас аймгийн өдөр тутамдаа ажиллаж байна. Тэгээд орон нутгийн харилцааны асуудал дээр бас бид нар устсан чуулганаас манай хийгээ явдаг технологи яамаа гэдэг. Тэгээд дээр бол яг ийм харилцааны хэм хэмжээг нь одоос хуулийн хүрээнд зохицуулахаас дэмжлэг үзүүлээ явж байгаа. Цаашдаа бас яг аймгийн өдөр тутамдаа бид нар 3 талт зөвлөлөө оруулалтад авах хэрэгтэй байна. Яг нөгөө бодит иргэдийн тэнд ороод суугаад нөгөө төрийнхэн компаниуд нь орж суугаад асуудлаа хамтарч шийдвэрлэх хамтраад явах юм бол нөгөө гаднаас ирж байгаа нэг байгууллагуудын нэрийг барьсан тийм гэдгүүдээс бас яг энэ үйл ажиллагааг хамгаалах нөгөө нутгийн бодит одоо өрөөгөж хүртэх юм боломж нь бас бүрт юм байна гэдэг нь бас бид нэг шийдвэр яг нутгийн иргэдийн мөхөр бас биш байх шүү дээ. Зөвхөн байгууллагуудад ийм битэн нөхдөд яваад идэв юм шүү дээ. Тэгэхээр хуулийн хэцүү орчин төр тундаа төрөлсөөр одоо за бүр цаашдаа тагнуус одоо юу гэдэг тийм бүхэн сайн стори болгож байгаа. За Кашмир эцэгчээс ер нь түрүү тэр зөвлөлээ 11 он бол одоо бас ялтгүй байдаг шүү дээ. Нийгмийн уур амьсгал төлөвлөж юм байна шүү дээ. Би одоо төр бас тооцоолж байгаа гоё одоо Монгол улс маань дундаа Улаанбаатар маань гоё байсан баг. Бид тэр хоорондоо хэлж байгаа харьцаа маань ч их гоё тийм бүсэг үе байлаа шүү дээ. Одоо ингээд харахад бид нар одоо ялангуяа Улаанбаатарт одоо өөрсдөө хүмүүс одоо нэг үзий яддаг нэг сайж банз юм уу хэмтэж байгаа мөглөлтөөс одоо замын хөдөлгөөнд орж байгаа. Энэ эдийн засгаас харьцаа нь хүртэл ингээд хүмүүс харьцаа хүртэл юм болж тэр дундаа нуур хаан нөлөө гэдэг яг л орж байгаа авах зүгээр. Яг бизнесийн орчин талдаа эдийн засгийн үнээр харахад одоо өнөөдөр байл ямар байна? Юуг нь одоо бид нар сайжруулах ядаж хүн хоорондын харьцаа барьцаагаас сайжруулах байх шүү дээ. За бизнесийн орчин гэдэг бид нар ярихаар одоо юу гэдэг нэг талаас нь бол бизнесийн орчин бас яг бүхний зохицуулаад авах хуулийн орчин боломжгүй юм тийм. Яг бизнесийн орчин ч өөрөө маш тийм хурдан өөрчлөгддөг. Тэгээд ийм жижиг юмнууд аягүй өөрчлөгдөж явдаг. Тэгэхээр бизнес хийж байгаа хүн болгоомж одоо барилгын салбарт чинь үйл ажиллагаа явуулж байгаа компани бол адилхан бол биш шүү дээ. Тэгэхээр өөрөө зорилтуудад тусалдаг тийм тэр хүмүүс нь өөрөө шийдээд явдаг болохоор бүхний уг нь бол бизнесийн орчин зохицуулаад авах нэг боломжгүй байдаг. За өнөөдөр бол бас яг бизнесийн орчин бол зохицуулалтад тусмал улам болоод байдаг юм байна. Яг тийм. Тэгээд мэдээж бас яг өнөөдөр бол бизнесийн орчин нэлээд тийм өндөрлөлттэй нөхцөл байдалд орчуулаад гэж би бодоод байна. Яг бол бас яг хүмүүс яг өөр юмсаас өнөөдөр тийм бизнес эрхлэж байгаа хүмүүсийн хувьд бол нэлээд тийм одоо өмнө бид нар ч маш өөдрөгөр ханддаг байсан тийм болно ингээл ингээд бүгдээ айгуу тийм ажил хэрэгж айгуу гоё тийм уур амьсгалтай гэсэн сүүлийн үед бол энэ Монгол улс бас яг ингээд хөгжлийн юм бас яг одоо тогтвортой бас юм айтайхан явбан саад бэрхшээлүүд их байх гэдгээр бол бас нэлээд тийм хүмүүс илүү өнөөдөр жоох бүхэндээ нэгт хоёр залуучууд хувьд бол их одоо гадагшаа явах юм одоо шийдэл төрж ийн гэж харагдаад байна. Тэгээд бол одоо яг харахад бол маш олон залуучууд бол гадагшаа явж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн хувьд бол мэдээж бас яг өөрсдөө ажиллах, амьдрах орчин таатай зүйлсээр бол хайж явж байгаа. Түүнээс тэгээд тэр орчин өнөөдөр бид нар Монгол улсад бий болгож чадахгүй байгаа болохоор аргагүй их юм бол тэр яг Монгол улс одоо Монгол улсаас явж байгаа. Тэгэхээр 11-12 оныг бас яг ингээд аваад үзэхэд бас яг ингээд аюу таатай орчин бас юу байсан тэр мэдээж бас яг
улс хурлаас маань цааш явчихна. Тэгээд бас яг аюу олон юу гэдэг нь улс хурлаас биш бас олон юм гадаад компаниуд улс хурлаас хамгаалсан төлөвлөгч байгаа нийцээс тэгээд одоо Германы хувьд үзэхэд бол Siemens тэгээд Deutsche Bahn гэдэг компаниуд байсан. Тэгээд түрүүн одоо маш олон эдийн бүтцийн бүтээн байгуулалтууд хийгдэх байлаа. Францаас тухайд одоо GDF-с одоо сүлдээ инжи болсон компани тэгээд улс хурлын компаниуд ч гэсэн харагдаа Майс бич бүтээн гэдэг ийм олон компани өөрсдийнхөө төлөвлөгч газар нийцсэн. Өнөөдөр ингээд харахад бол бид нар их их компаниуд харьцуулж шүү дээ. За тэгээд нөгөө ирч хүчний бүтээн байгуулалт юу ч хийгдсэн үү? Аль юм тэгээд компаниудаас орцоо тэр зүйлсийг хангасан уу? Ингээд дээрээс нь одоо нөгөө турц зам одоо юу гэдэг тийм процесс бүтээн байгуулалт гэсэн одоо хийгдсэн ингээд харьцуулж байгаа. Тэгэхээр өнөөдөр бас яг хамгийн том ингээд Монгол улсын хувьд бид нар хөрөнгө оруулагчтай нээлттэй орчлоо бид нар нэг талаас нь зархаад байгаа ч гэсэн нөгөө талаас нь бид нар тэр хөрөнгө оруулагч системийг итгэлийн дахин сэргээр гэдэг чинь айгүй хүнд байдаг тийм тэгэхээр урд хугацаа шаар. Тэгэхээр итгэлийн сэргээр буцаж дахиж Монгол улсад оруулж ирэх гэдэг нь айгүй том асуудал болж байна. Өөрийнхөө хэрэгжүүлэхийн тулд бид нар өнөөдөр бас яг энэ хууль эрх зүйн орчин юм бас яг бизнесийн орчин ялангуяа бол доктортой ахсад болж байна. Тэгэхгүй одоо ингээд дотоодынхаа бизнес эрхлэгчдийг эхлээд бүх гадаад хөрөнгө оруулалтын компаниудаа ихэнх хөөгд гаргачлаа. Хоёр дотоодынхаа бизнес эрхлэгч компаниуд руу ингээд дайраад эхлэх юм бол хөрөнгө оруулалт бол өнөөдөр онцлог болчихсон. Тийм байх болоод байна. Тэгэхээр энэ итгэцлийн дахиад сэргээхийн тулд бол хамгийн одоо түрүүнд бол дотоод ялангуяа бизнес эрхлэгчдийнхаа үйл ажиллагааны дайруулалт дэмжих доктортой явуулах энэ орчныг өнөөдөр хамгийн түрүүнд бий болгох хэрэгтэй гэж хараад байна. Тэгэхээр энэ өнөөдөр бизнесийн орчин гэдэг бид нар ярихаараа бас юм ингээд ганц нэг яам тамай газар ингээд асуудал биш болчихлоо. Энэ бол бас бид зөвхөн харцтай болчихно. Тийм. Тэгэхээр энийг бас яг бид нар процессын зураг аягүй чухал юм гэж бодоод байна. Ягаад гэхээр одоо яг татрын орчин дээр наацхан тий одоо ямар татрууд одоо ямар үйл ажиллагаа явуулах нь тэр тухайн бизнесүүдэд одоо татрууд ногдох уу тий одоо магадгүй энэ зураг төсөлт ийзүү боловсрол хичнээн төгрөг гарч ирэх бүтээн байгуулалт хийхэд дараагийн шатанда энэ нь одоо барилга барихад эсвэл газраа авах тий ямар шууд одоо зардлууд гарах уу гэдэг ингээд бүр шатсан бүр ингээд том зурглуудыг гаргаж илүү юм том зургаар нь харж иж энэ одоо хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүдийг хийхгүй бол бид нар ингээд нэг хэсэгхэн нэг жоох хэсгийг аваад ингээд өөрчлөлт яваад идэг. Энэ нь тэгэхээр үр дүн өгөхгүй байгаад байгаа байхгүй юу? Мэдээж хөрөнгө оруулалт дээр бас яг харахаар ингээд бид нар хөрөнгө оруулалтын хуулийн орчноо хуулийн өөрчлөлт болчих юм шиг хараад идэг үгүй байхгүй юу? Хөрөнгө оруулалт гэдэг нь бол бид нар наацхан өнөөдөр иргэний хариуцлагын асуудал өнөөдөр орж иж байгаа визний асуудал. За гадаадууд энэ чинь амьдарч байсан бас нэг 4-5 жилийн өмнө амьдарч байсан гадаад бас нэг хөрөнгө оруулагч бас яг жил болгоно баг над руу залгаад асуугаад байгаа байхгүй. За лагч өнөөдөр би ингээд жилийн өмнө виза авчаад ингээд сонгуулиуд бол ийм бичгээр бүрдүүлсэн. Жилийн дараа очсон чинь дахиад журмаа өөрчилчихжээ. Иргэний хариуцлага. Би одоо дахиад өөрөөр бичгээр бүрдүүлчих чинь чамд тийм таньдаг хүн байна уу гэж явж байгаа байхгүй өнөөдөр. Тэгэхээр энэ дахиад нөгөө доктортой гэдэг юм жижиг энэ асуудлууд дээр ингээд аюул олон тусламжийн асуудал болохоор энийг том зургаараа процессын зургаар гаргаж ирээд ямар агентлаг ямар шатнд юу хийх ёстой гэдэг нэг асуулт байна. Хоёр татрын орчин аюул сайн харж иж энийг зохицуулах бол эцэг дүндээ нөгөө 60-70 доктор гэж өнөөдөр орж ирээд тийм гэсэн зүйлтэй тийм ингэж ясаар байгаа. Тэгэхгүй одоо бас яг энэ татрын багцуул орж байгаа тийм. Яг энэ татрын багцуул орж байгаа үедээ бас яг энэ бизнесийн номчтоос яг ингээд зурглуудыг аюул сайн гаргаад одоо яаж юу гэдэг энэ татруудын орчиндаа яаж зохицуулах уу гэдгээс салбараар ингээд гаргаж байгаа зүйлүүд юм шиг байна. Энэ нь яг нэг өөрчлөлт хийх бизнес явж байна. Тэр хэцүү байна. Бүх бизнес одоо эсвэл өдөр мэдж байгаа. За цаг жоо тусч байгаа байна. Түрүү хэллээ шүү дээ. Тэр яг бизнесийн орчин одоо ингээд яг өнөртэйгээр жишээ одоо 11 онд тэр оюутлын төлөө байлаа шүү дээ. Одоо тийм. Эдгээр өнөөдөр ингээд 14 мега тусах ингээд зөвхөн зарлцсан байгаа ч гэсэн тийм итгэл үнэлт төрж өгөхгүй байдаг шүү дээ. Одоо үнээр нэг Монгол төрөө өөрсдөө байгуулах гэдэг юм уу? Гадны өргөөр нийтдээ зарлаад байгаа боловч одоо медиа зүйч хийж байгаа гадныхан орж ирдэг орчин одоо байна уу? Татрын орчин байна уу? Ер нь гадныхны үдээр одоо яг бизнес орчинд одоо бид нар Монгол руу одоо хөрөнгө оруулалт яагаад тийм одоо танад одоо мэдчихэж байгаа
тийм газар байна уу? Тийм кантон байна уу? Тийм улс байна уу? Тэр За яг гоо ерөнхийдөө бол гадны судалгаа юмнуудыг хараад байж байгаа бол тайлбаргүй сүүлийн сүүлийн ковидос хойш манай эдийн засгийн өсөлтөд холбоотойгоор бол эргэжийн хандлагууд бол ажиглагдаж байгаа. Тийм ажиглагдаж байгаа. Гэхдээ бол эдгээр тайлбар судалгаанууд бас биднэрт зарим нэгэн сорилтууд бодитоор байгаа гэдгийг бол бас онцлж байна. За жишээ нь эдгээр сорилтуудын хамгийн нэг нь яах вэ? Хууль тогтворгүй байдал болж байгаа. За хоёрт бол авилга зөвлөлийн асуудал болж байгаа. Бидний хатан мэдж байгаа ажил нь Монгол улс авилгын төсвөлийн индексээр 2024 дэлхийн тийм 2024 дэлхийн 180 орноос 114-т бол жисэн байгаа. Энэ нь бол 100 оноо бас 33 оноо гэсэн. Бид нар энэ үзүүлэлт маань бол 2023 онд бол бас адилхан 33 оноо байсан. Буюу бид нар энэ тал дээр маш бага ахиц дэвшил гаргаж байна гэдгийг бол бас харуулж байгаа. За тэгээд өнөөдөр их зүйл төрөлцсөн танад маш баярлалаа. Цаашдынхаа ажлыг сайн сайн бүхнийг хүсье. За энэ дараагийн